За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 10 дахь өдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. За өнөөдөр маш чухал сэдвийн талаар ярилцахаар бэлдсэн байгаа. За бид бүхэн өөрийнхөө сэтгэл зүрхтэйгээ ажиллая, тийм ээ. Өөрийн энэ муухай бодол, тийм ээ. Энэ зүйлүүдтэй яаж хэрхэн ажиллах вэ? За мөн өчигдрийн сэдвээр яригдсан дөрвөн цаглашгүй сэтгэл, тийм ээ. Энэ сайхан сэтгэлийг өөртөө дадуулж бий болгоход хэрхэн яаж бий болгох вэ гэдэг. Энэ дээр бол ингээд сонсоод мэдхэд бол ингээд амархан юм шиг сонсогдож болохч яг бодит амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэхэд тийм амар зүйл бас биш байдаг. Энийг олон хүмүүс маань мэдэж байгаа хаа надаар хэлэлдэхгүй. Тэгэхээр бид бүхэн өөр дээрээ ингээд хэрэгжүүлэхийн тухайд биднэрт энэ үнэхээр ингээд хүн засарч сайжирч болж чаддгиймээ гэдгийг ингээд үзүүлсэн сайхан хувралам дээдэс багш нар хэрэгтэй байдаг байх нь байна. За мөн бидний энэ муу сэтгэлээ таних, түүнийг яаж өрнөдөглөх вэ гэдгийг тухай бүрд нь ингээд мэдгүй чадахгүй бүхнийг маань зааж хэлж, тийм ээ, зөв бурууг маань таниулахад бидэрт зайлшгүй багш буйны садан хэрэгтэй байдаг байх нэ. Тэгвэл энэ багшийг шүтэх буюу багшид зүтэх ёс гэдэг энэ ёс нь Бурхны шашинд маш чухал суур зүйл байж идэг. За тэгвэл өнөөдөр багшийг шүтэх ёсны тухай хамтдаа ярилцгаая. Тэгвэл багш гэж ямар хүнийг багшид бид нар шүтэх ёстой юм бэ гэхлээр за энд тодорхой зааж өгсөн байдаг юм байна. Багшид шүтгэхэд багшийн 10 бэлэг чанар бүрдсэн багшид шүтвэл танд сайн байдаг байх нэ. За эдгээр 10 бэлэг чанарт нь юу байдаг юм бэ гэхлээр за их хөлөгний багш буюу хамаг амьтны тусын тулд энэ буйны зам мөрөөр хөтлөх энэ багш нь 10 бэлэг чанарыг өөртөө агуулсан байдаг байх нэ. За нэгдүгээрт бол номхон, тийм ээ, өөрийн бие болоод хөлийг эрхэндээ хурааж чадсан юм бие хэлээ номхруулж чадсан юм байдаг байх нь. За хоёрдугаарт бол амарлангүй буюу сэтгэлээ өөрийн эрхэндээ бас сэтгэлээ хурааж чадсан байдаг байх нэ. За мөн гуравдугаарт бол чухал амралсан гэж байгаа. Чухал амралсан гэдэг нь бэлэг оюунлаг, тийм ээ, бэлэг оюунлаг. За дөрөвдүгээрт нь бол эрдмээр үлэмж гэж байгаа. Тухайн шав бидрээс эрдэм үлэмж ийм хүн байдаг байх нь. За 5 дугаарт нь бол хичээнгүй. За хичээнгүй бусдад туслахтаа ингээд үргэлж баясах сэтгэлийг агуулсан байдаг байх нь. За мөн 6 дугаарт нь бол ишээр баялаг гэж байна. Ишээр баялаг буюу тухайн тэр шавийн оюуны сав хэмжээнд таарсан ном, иш, тийм ээ, эдгээр зүйлийг татаж тайлбарлаж хэлж чадах юм чадвартай байдаг байх нь. За 7 дугаарт нь бол тэр ямагтыг машид онсон. За тэр ямагтыг машид онсон гэдэг нь хоосон чанарыг онсон хийгээд түүнийг учир шалтгааны онолын үүднээс нотолж чадах ийм оюуныг чадварыг эзэмссэн байх хэрэгтэй байдаг байх нэ. За 8 дугаарт нь бол өгүүлэхэд мэргэн. За тийм ээ, өгүүлэхэд мэргэн буюу номын утгыг шавьд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах юм чадамжтай байх хэрэгтэй байдаг байх нь. За мөн 9 дугаарт нь бол инэрэнгүй буюу бусдын зовлонг ингэж ойлгож, тийм ээ, тухайн тэр шавийн сэтгэлийг мэдрэх, ойлгох ийм чадвартай. Тэгээ үнэхээр энэ зовлонгоос хагцаасай гэсэн ийм инэрэнгүй сэтгэлтэй байдаг байх нь. За мөн 10 дугаарт нь бол уйсэл твцсэн. Уйсэл твцсэн гэдэг нь зарим тохиолдолд шав бүхэн хүн болгон өөр өөр оюуны чадамжтай байж идэг. За зарим хүн бол хурц оюун ухаантай, зарим нэг зүйлийг хэлхийн төдийд ойлгож идэг бол зарим шавнар нь бол төдийлөн сайн ойлгож чадахгүй байхад дахин ингээд нэг зүйлээ асуух үед байна, тийм ээ. За энэ үед бол
уйсаж тийм ээ залхуурахгүйгээр шавьдаа дахин одоо ингэж хэлж ойлгуулах ийм сайхан уйслыг төвчсөн ийм байдаг байх нэ. Ингээд 10 бэлэг чанар төгөлдөр одоо ийм багшийг бид бүхэн олж одоо шүтвэл одоо бид бүхэнд сайн гэж юм. За тэгвэл шав буюу тийм ээ шав бид бүхэн хэрхэн одоо ийм зөв сайхан 10 бэлэг чанар төгссөн ийм багштай учирдаг юм бэ гэхлээр шавийн 3 бэлэг чанар гэж байдаг байх нэ. За шавийн 3 бэлэг чанарт юу байна вэ гэхлээр бид бүхний хамгийн нэгдүгээрт шав нь шудраг оршсон байх хэрэгтэй байдаг байх нэ. Нэгсний одоо шудраг оюунаар тийм ээ одоо альваад хандах чадвартай. За мөн хоёрдугаарт нь оюун төгөлдөр гэж байна. За оюун төгөлдөр гэдэг нь зөв бурууг ялгах чадвартай гэж байна. За гуравдугаарт нь бол хэргийг чухалчилдаг гэсэн байна. Хэргийг чухалчилдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид бүхний одоо энэ дотоод ухамсар тийм ээ өөрийнхөө энэ сэтгэл зүрэхтэй би одоо ажиллая гэсэн ийм хэргийг чухалчилдаг оюунтай байвал одоо маш сайн. Ингээд шавийн 3 бэлэг чанар бид бүхэн бүрдэж чадах юм бол одоо зөв сайхан багштай учрах юм боломж бид бүхэнд бас бүрддэг байх нь байна. За тэгвэл энийг дотор нь задлаа тайлбарлах юм бол за шудраг оршсон гэдэг нь одоо ямар оюуныг хэлдэг юм бэ гэхлээр одоо хүмүүс бид бүхэн ямар нэгэн өөрийн бодол үзэл санаандаа туйлширчихсан байдаг. Энэ нь л зөв. Тэ миний энэ бодож байгаа, миний одоо үзэж туулсан тийм ээ миний мэдэж байгаа энэ бүхэн хамгийн үнэн зөв гэж одоо өөрийнхөө үзэл санаа итгэл үнэмшилтэд бид бүхэн туйлширдаг байх нэ. Тэгтэл бид бүхэн одоо хичнээн сайхан одоо багштай зөв багштай учирсан байлаа ч гэсэн тухайн өөрийнхөө үзэл бодолтой ингээд туйлширчих юм бол багшийнхаа одоо зөв ярьж байгаа зүйлүүдийг хүлээж авах одоо ийм орон зай бид бүхний сэтгэлд байхгүй болчихдаг. Тийм учраас бид бүхэн үнэхээр шударгаар тэ би туйлшраад байна уу гэж одоо өөрийнхөө үзэл бодолтой одоо шүүн тунгаах тийм чадвартай байх хэрэгтэй гэдэг юм байна. За хоёрдугаарт нь бол оюун төгөлдөр буюу зөв бурууг ялгах чадвартай тийм ээ. За миний энэ бодоод байгаа чинь зөв үү буруу юу тийм ээ. Миний энэ хийж байгаа үйлдэл маань зөв үү буруу юу. За мөн миний багш тийм ээ одоо энэ хүн зөв ярьж гин үү буруу ярьж гин үү гэх мэтчлэн бид нар шударгаар мөн одоо түүнийг зөв бурууг ялган шүүх тийм чадвартай байх хэрэгтэй байдаг байх нэ. За 3 дугаарт нь бол хэргийг чухалчилдаг гэдэг нь одоо бид бүхэн хичнээн сайхан одоо шудраг оюунтай за ингээд зөв бурууг ялгах оюун төгөлдөр байлаа ч гэсэндээ хэргийг чухалчилдаггүй болол ингээд зураг аятай ингээд болоод хувирчихдаг гэж юм л да. Яагаад тэгэхээр одоо багш ирээд сайхан зүйл хэлээд ингээд ном сургаал бид нар ингээд сураад хэрэгчний дэрийгээ зөв гэж бодож байгаа ч гэсэндээ хэргийг чухалчлах буюу бид бүхний сэтгэл одоо юуг чухалчлаад байна тийм ээ. Тухайн тэр чухалчлаад байгаа зүйл рүүгээ өөрийн мэдлгүй ингээд сэтгэл татагдаад байдаг. За энэ сэтгэл татагдаад байгаа зүйл нь жишээ нь орчлонгийн одоо мөнгө төгрөг тийм ээ нэр алдар ховт сунарч гэх юм уу иймэрхүү зүйлд хит их ингээд тэрийг одоо чухалчилж ингэж үздэг байх юм бол өөрийнхөө сэтгэл зүрэхтэй өөрийнхөө энэ бодол оюунтай ажиллая гэсэн одоо энэ ном сургаалыг төдийлөн чухалчилж авч үздэггүй байх нэ. Тэгээ ингээд чухалчилж авч үзэхгүй байхлаараа бид бүхэн өөртөөгөө ажиллая те өөрийнхөө би ер нь юу бодоод яваад байна би ер нь миний бодоод байгаа зөв үү буруу юу энэ үнэн үү худлаа юу ч гэх үү те одоо би цаашаа өшөө хөгжиж дэвших шаардлагатай байна уугүй юу гэх мэтчлийн энийг ингэж ботхоо болчихдаг. Ерөөсөө л тэр одоо гадна талын нэр алдраа ямар харагдах өмсөх зүүх мөнгө төгрөг гэх одоо ийм зүйл рүү ингээд анхаарал сатараад явцдаг байх нэ. За эдгээрээс тиймийн тул одоо хэргийг чухалчилдаг байх нь одоо шавийн хамгийн одоо чухал одоо бэлэг чанар байдаг байх нэ. За ингээд бид бүхэн одоо сайхан шавийн бэлэг чанар бүрдлээ тийм ээ. Одоо цөвүүн цагт бол одоо энэ 10 бэлэг чанар бүрдсэн багштай учирна гэдэг бол бас
тийм амар зүйл бас биш болсон учраас бид бүхэнд одоо дор хаяж 2 бэлэг чанарыг бүгдүүлсэн багшийг олж одоо шүтэх хэрэгтэй гэж ном сургаалд заасан байдаг юм байна. Энд бол одоо тэр багш бол шавийг үнэхээр одоо зовлонгоос гэтлээсэ гэсэн одоо энэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. За мөн хоёрдугаарт нь бол одоо шавьяас илүү эрдэмтэй одоо хоосон чанарыг тодорхой онлын түвшинд нотлон тайлбарлаж чадах ийм бэлэг оюунлаг байх хэрэгтэй гэсэн байдаг ахнэ. За ийм багшийг бид бүхэн олоод ингээд учирлаа гэж бодоход багшигаа тэгвэл одоо хэрхэн яаж шүтэж одоо тэр багшаас одоо ном сургаалыг бид нар өөрсдөндөө сонсож авч чаддаг юм бэ гэхлээр одоо хоёр хэсэгт хуваагддаг юм байна. За энэ хоёр хэсэг нь бол за оюун санаагаараа болон одоо үйлдэлээр тийм ээ өөрийн одоо бие хэлээрээ гэж хоёр хэсэгт хуваагддаг юм байна. За тэгвэл оюун санаагаараа бид бүхэн хэрхэн багшигаа шүтэж одоо шүтэх вэ? Тэр багшаас ном сургаалын суралцах вэ гэхлээр одоо нэгдүгээрт нь бол сүсгийг төрүүлэх гэж байна. За бид нар багштай сүсгтэй одоо ихтгэл үнэмшилтэй байснараа тухайн багшийнхаа үгийг илүү их сонсох, тийм ээ анхаарал төвлөртэй үн цэн өгж одоо ингэж сонсох. Ингэж үн цэн өгж сонсснороо бид бүхэн энэ үнэхээр чухал юм байна шүү. Энийг би хэрэгжүүлэх амьдралтаа бас өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй юм биш үү гэж боддог байх нэ. За тэгвэл хэрхэн сүсэг төрдөг юм бэ гэвэл сүсэг нь за бүх эрдмийн өмнө оддог их адил юм аа гэж байна. За сүсэг төрсний араас одоо эрдэм төрдөг байх нэ. За сүсэг нь мөн одоо эрдмийг тогтоон барихад сүсэг мөн хэрэгтэй байдаг байх нэ. За мөн төрсөн эрдэмг цааш нь аривжуулан дэлгэрүүлэхэд мөн сүсэг хэрэгтэй байдаг байх нэ. Тэгэхээр энэ бид бүхэн өөрийн сэтгэлтэйгээ ажиллах энэ эрдэм тийм ээ энэ бүхний суурь нь өөрөө сүсэг байдаг юм байна. За тэгвэл сүсэг хэрхэн төрдөг вэ гэхээр бид бүхэн тухайн одоо өөрсдийнхөө багшийн эрдмийг нь одоо харснараа бид бүхэнд сүсэг төрдөг юм байна. За одоо эрдмээр бид бүхнээс үлэмж илүү эрдэнэтэй байдаг. Түүнийг нь бид бүхэн дахин багшийнхаа эрдмийг бодож санаж өөртөө дурдж байх юм бол бид бүхний сэтгэлд сүсэг үүсдэг байх нэ. За ингээд сүсэг үүснээрээ бид бүхэн өөрийнхөө сэтгэлд одоо эрдэм үүсч эхэлдэг. За ингээд үүссэн эрдмээрээ амьдралд тийм ээ тодорхой хэмжээнд одоо хөмөр амгаланд мэдрэх тийм ээ буйны сайхан зам мөрөөр явах одоо үнэн зөв шудраг номын нөхөдтэй уулзрах гэх мэт ингээд сайн сайхан зүйлүүдийг ингээд дахин санаж тийм ээ багшийнхаа ачийг санаж би ингээд сайхан багштай болсноор ийм сайхан зүйл надад тохиолдлоо шүү гэж одоо ингээд ачийг санаж чадах юм бол бид бүхэнд бишрэл төрдөг байх нэ. За бишрэл гэдэг бол одоо сүсэг бишрэл нь буйны сэтгэлүүд байгаа. За 10 цагаан буйны сэтгэл гэдэгтэй агаар нэгэн тийм ээ энэ буйны сэтгэлүүд нь бид бүхэн одоо багшигаа бодож сүсгэлж биширч байх энэ хугацаанд дандаа одоо сэтгэлээр үлдэх буйнаа хурааж идэг байх нэ. За мөн одоо бишрэл төрөө сэтгэлд бишрэл төрөөд ирэхлээр бид бүхэнд одоо багшийн гмийг отохгүй байх тийм ээ алдаа дутагдлыг нь одоо ингээд отохгүй байх тийм сайхан эрдэм төрдөг байх нь. За тэгэхээр багшийн гмийг отох нь бол одоо асар аюултай байгаа. Яагаад тэгэхээр багшийн гмийг ингээ хараад тийм гмийг ингээ тоочоод гмийг нь л бодоод байх юм бол бид бүхэн багшийнхаа эрдмийг мартаж эхэлдэг. Ингээ багшийнхаа эрдмийг мартчихаар сүсэг төрхөө болно. Хэрвээ бидний одоо ингээ сүсэг төрхөө болчих юм бол бид нар өөрсдийнхөө сэтгэлд нөгөө сайхан эрдэм тийм ээ бусдыг ойлгох, гуйжлах, тэр цаглагшгүй дөрвөн сэтгэл мөн одоо энэ буйны сүсэг бишрэл энэ сэтгэлүүд маань төрхөө болчихдог. Тэгээ ингээд ирэхлээр өөрт эрдэм төрхөө болчихдог. Ийм том аюултай байгаа. Тийм учраас бид бүхэн багшийн гмийг ерөөсө отож болдоггүй байх нэ. За багшийн гмийг отохгүй байхын тухайд бол бид нар ингээд те найз нөхөд ах トゥ амраг садан эргэн тойрныхоо хүмүүсийн гмийг отохгүй байх хэрэгтэй гэдэг юм байна. Яагаад тэгэхээр бид бүхэн хин нэгний гмийг байнга ингээ отоод яваад байх юм бол тэр дадлаараа
өөрөө ирэхгүй одоо багшийнхаа гмийг отох юм одоо алдаа унал байдаг. Тийм учраас аль болох иргэн тойрныхоо хүмүүсийн гмийг отохгүй хүн болгоны эрдмийг санаж явах хэрэгтэй байдаг бахнэ. За энэ дээр бол миний одоо олж сонссноор бол аливаа амьтан хүн тийм ээ бүх хүнд өөрийн гэсэн тийм эрдэм байдаг бахна. Тэрийг нь бид бүхэн олж хараад тэрийг нь санаж чадвал бид бүхэнд одоо сүсэг бишрэл төрөх. За энэ сүсгээрээ бас мөн багштай илүү сүсэг төрүүлэхэд ачтай байдаг ахнэ. За хоёрдугаар хэсэгт бол одоо бид бүхэн оюун санаагаар одоо шүтэх ёсонд бол сүсэг бишрэл орж ирдэг байхна. За тэгвэл биеэр одоо бие хэлээрээ багшийг одоо шүтэх ёсонд бол бас тодорхой сайхан нарийн зааж өгсөн байдгийн байна. За өшөө илүү одоо нарийн сурахыг хүсвэл та бүхэн маань Богдзонхогийн одоо тайлбарлсан тийм ээ бодмирийн зэрэг номноос илүү дэлгэрүүлэн үзээрэй тийм ээ. За миний одоо тодорхой товчилж одоо та бүхэндээ хүрэхэд бол багшийг одоо биеэр хөндлөх тийм ээ. Багшийг одоо босоход бол суугаад байж болохгүй тийм ээ. Багшигаа дагаад хөндлөөд босох хэрэгтэй ахын байна. За мөн багшийн мэлмээ рүү одоо ингээд тийм муухай хараад байж болохгүй. Одоо харцыг ингээд зөөлрүүлж явах хэрэгтэй байдаг ахын байна. За мөн багшийн хажууд элдв одоо чанга дуу чимээ гаргах тийм ээ. Цочоох энэ бүхэн нь одоо багшийг одоо сонрыг одоо цочоох нь одоо хямраах учраас одоо энэ бүхнийг бас төвчих хэрэгтэй байдаг ахын байна. За мөн одоо багшийн тийм ээ хоол цай эрүүл мэнд биед одоо тэр бүхэнд нь одоо биечлэн ингэж тусалж одоо залхууралгүйгээр багштай ингэж биеэрээ үйлчлэх энэ нь өөрөө бас хүндлийн нэг хэлбэр багшийн шүтэх ясанд бас ордог байхын байна. Өшөө одоо дэлгэрэнгүй сайхан одоо зүйлүүд зөндөө байна. Тэгээ бид бүхэн багшигаа одоо ингээ ёсчлон шүтэж тийм бие хэл сэтгэлээрээ ингэж одоо шүтэж чадах юм бол бид бүхний сэтгэлд буцаад эрдэм төрөх тийм ээ. Бид бүхэн өөрөө өөрийнхөө сэтгэлийн тэр одоо ариун тунгалаг энэ чанараа олж танихад маань багш бидрийг одоо чиглүүлж зааж өгч идэг бахнэ. За энэ бүхнийг одоо хураангуулаа та бүхэндээ төгсгөлт нь хэлэхэд за багшийг бол сайхан одоо хэлсэн ийм мэрэгдүүдийн үг байт юм байна. Мянган жилийн туршид одоо энэ олон мэрэгд бүгд төрөн гарахтаа одоо багшаас шав гэсэн одоо энэ дамжлагын дагуу явж идэг. За энэ багшийн дамжлагаар одоо дамжснаар бид бүхэн одоо өөрийнхөө сэтгэл рүү өнгөж тийм ээ бүр цаашлаад төгс гэгэрэх энэ зам мөртөө орч чаддаг. За тэгвэл энийг ингэж хэлсэн байна. Бодисатвын явдал мөрийг үзүүлэгч бодтой хорлолыг буцаадаг бодтой бурхан байна гэж одоо харах хэрэгтэй байдаг байна. За мөн инрэл хайрын туйлын сэтгэлээр одоо бид бүхнийг одоо шавийг тэтгэж идэг ийм сайхан одоо байдаг байна. За мөн одоо бид бүхэн өөрсдийн одоо тэр шунал уур мунхаг энэ сэтгэлтэй ингээд шатаад явж байхад маань номын хураар ингэж зөөлөн бороо орж сэрүүцүүлж байгаатай мөн адил одоо сайхан хурмаст тэнгэр адил ийм буянтай байдаг байх нь багш бол тийм ээ. За бид бүхний энэ махан биеийг бол одоо эцэг их тийм ээ ээж маань төрүүлж өгсөн байдаг. Тэгвэл одоо бид бүхний сэтгэлд оюун ухаанд одоо төрж байгаа энэ эрдэм мэдлэгийг төрүүлэхэд багшд шүтэж одоо төрдөг учраас одоо энэ сэтгэлийн эрдмийг төрүүлж өгж байгаа их адил ийм одоо ачтай хүн байдаг ахнэ. За мөн одоо бид нар бага ахуй насаасаа тийм ээ эхийнхаа сүүг хөхөж одоо боожиж томордогтой адилхан бид бүхэн одоо багшийнхаа эрдмийг одоо тэр огшимыг одоо хүртэж түүнд одоо сэтгэл маань ингэж боловсрж хөгжиж байдаг учраас одоо өрлөг их адил ийм одоо ачтай байдаг байх нь. За мөн тийм ээ одоо бид бүхний тэр Нисансын шорон гэж
хэлж байгаа. Одоо энэ шунал уур мөнхөгийн энэ харанхуйгаас гэрэлтүүлэн аврагч одоо юм гэрэл гэгээ байдаг ахын нэ. За ингээд одоо багшийн ачийг одоо дурд нь үгээр илэрхийлшгүй юм одоо ачтай буянтай хүн бол бид бүхний багш байдаг ахнэ. Тэгэхээр бид бүхэн багшийг шүтэх ёс тийм ээ. Ялангуяа энэ бурхны шашны багшийг шүтэх ёсонд бид бүхэн маш сайн суралцах хэрэгтэй ингэснээрээ бид бүхний сэтгэлд буцаад одоо эрдэм төрөх, буцаад одоо тэр бурхны мөн чанарыг таних, багшийн мөн чанарыг таних, мөн өөрийн сэтгэлийн тэр мөн чанарыг таних, ингээд өөрийн сэтгэл болоод багш болоод бурхан мөн чанартай ингээд нэг юм байна гэж энэ одоо сэтгэлийг одоо таних тийм ээ, онох ийм суурь маань болж байдаг юм байна. Тийм учраас бүгдээрээ сайхан одоо багштайгаа уулзрах болтугай та бүхэн маань тийм ээ. За багштай уулзрахад шавийн 3 бэлэг чанар бүрдсэн байх ёстой гэж байгаа. Тийм ээ, хэрвээ та өөр дээрээ ажиллаад энэ 3 бэлэг чанар байхгүй болвол надад энэ 3 шавийн 3 бэлэг чанар төрөх болтугай гэж одоо ерөөл тавьж залбирч явах хэрэгтэй. За бид бүхэн ингэснээрээ сайхан одоо өөрийн гэсэн багштайгаа уулзрах боломж бүрднэ. За тэгээд одоо төрөл тутамдаа бид бүхэн тийм ээ энэ дээдийн номыг одоо хуурмаггүй сайхан энэ хувраг багш эрдэнтэй учирж байх болтугай гэж ерөөлөө сайхан дахин тавих хэрэгтэй байдаг байна. За өнөөдрийн бичлэгийг маань сонссон та бүхэндээ бүгдэд нь төрөл тутамдаа дээдийн ном багштай одоо хагцалгүй төрж тийм ээ номтой учирч номыг бүтээж буйнаа хурааж хоёр чуулга нэг гүйцээж бурхны удагт хүрэх болтугай гэж ерөөл өргөё. За энэ сонссон ном буйнаараа хамаг амтны тусын тулд бурхан бүтэх болтугай, та бүхний маань сэтгэлд бодитгэл төрөх болтугай, одоо хамаг амтны сэтгэлд хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүн төрөх болтугай. Энэ замаар одоо хуурмаггүй хөдөлж чадах дээдийн буйны садантай учрах болтугай гэж ерөөё. За бүгдд нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.